大卫，你来中国才1年，汉语就说得这么流利，真厉害。Mark，谢谢。其实我的语法不太好，很多句子说的都不太准确。大卫，但是我看你跟中国人交流没什么问题，你是怎么做到的？马克平时多交一些中国朋友，经常和他们聊天，听说能力自然就能得到很大的提高。另外，我建议你坚持看中文报纸，这样能学到很多新词语。大卫，你太厉害了，连中文报纸都看得懂。马克刚开始肯定有困难，不过遇到不认识的词语，尤其是一些专有名词，你可以查词典，然后写在本子上，有空就拿出来复习一下。慢慢的就会发现中文报纸也没那么难了。 Дэвид, чи Хятадд ирээд дөнгөж 1 жил болж байгаа хэрнээ хятад хэлийг ийм сайн чөлөөтэй ярьж байна. Үнэхээр гайхалтай. Марк, баярлалаа. Үнэндээ миний хятад дүрм тийм сайн биш. Олон өгүүлбэрийг яг зөв хэлж чаддаггүй. Дэвид, гэхдээ чамайг хятад хүмүүстэй харилцахад ямар ч асуудалгүй гэж харж байна. Чи яаж ийм чадвартай болсон юм бэ? Марк, ер нь бол өдөр тутамдаа олон хятад найзтай болж байнга тэдэнтэй ярилцдаг. Ингэснээр сонсох, ярих чадвар аяндаа сайжирдаг. Түүнээс гадна би чамд хятад сонин тогтмол уншихыг зөвлөж байна. Ингэснээр олон шинэ үг сурна. Дэвид, чи үнэхээр мундаг юм. Бүр хятад сонин хүртэл ойлгож уншдаг. Марк, эхэндээ мэдээж хэцүү байдаг. Гэхдээ мэдэхгүй үг ялангуяа тусгай нэр томьёо тааравал тойл бичгээс хайрж дэвтэр дээрээ бичиж аваад завтаа үедээ давтаж бай. Айжмаар хятад хэл сонин ч тийм хэцүү биш гэдгийг ойлгох болно. 小夏，考试结束了，你对自己的成绩满意吗？小雨，说真的，我不太满意这次阅读考试的题太多了，我没做完。小夏，2个小时的时间应该来得及吧？小雨，这次主要是因为我先做了比较难、比较复杂的题，结果花了太多时间。后面简单的题我虽然会，可是时间来不及，最后只好放弃了。小夏，其实我考的也不怎么样，有几个填空题不会做，有几个选择题实在想不出来该选哪一个，就随便猜了一个答案，结果一个都没猜对。小雨，看来要想考好，不但要认真复习，还得注意考试的方法，否则会做的题也没时间做了。 Сяося, шалгалт дуусчлаа. Чи өөрийнхөө дүнд сэтгэл хангалуун байна уу? Сяови, үннээ хэлэхэд би тийм сэтгэл хангалуун биш байна. Энэ удаагийн унших шалгалтын асуултууд хэтэрхий олон байсан. Би бүгдийг нь хийж амжаагүй. Сяося, 2 цагийн хугацаа хүрэлцэх ёстой биш үү? Сяови, энэ удаа гол нь би эхлээд илүү хэцүү төвөгтэй бодлогуудыг хийсэн. Тэгээд хэтэрхий их цаг зарцуулж авсан. Дараа нь энгийн асуултуудыг хийж чадах байсан ч цаг хүрэлцээгүй. Эцэст нь аргагүй орхисоо. Сяося, үнэндээ би ч бас тийм сайн өгөөгүй. Зарим хоосон зай бөглөх даалгаврыг хийж чадаагүй. Бас зарим сонголттой асуултанд аль нь зөв гэдгийг бодож олж чадаагүй. Болохоор зүгээр л тааж хариулсан. Гэтэл нэг ч зөв таагаагүй. Сяови, сайн дүн авахын тулд зөвхөн сайн давтах биш, бас шалгалт өгөх арга барилд анхаарах хэрэгтэй юм байна. Үгүй бол хийж чаддаг бодлогуудаа ч цаг хүрэхгүй болж магадгүй. 小林，你的客厅里怎么到处是书啊？这些书你都喜欢看吗？小李，当然，我每天都要看书，无论是普通杂志还是著名小说，只要打开它们，就会发现世界上有那么多有意思的事情，有那么多不一样的生活。小林，想不到你工作那么忙，还能每天坚持阅读。小李，如果3分钟读1页书，半个小时就可以读10页。 每天花半个小时来读，1个月就可以读300页，差不多就是1本书了。一个真正爱看书的人，总能找出时间来阅读。小李，坚持阅读除了能增加知识外，还能帮助我减轻压力，人也会变得轻松起来。 Сяолин, чиний жошны өрөөнд яагаад хаа сайгүй ном байна вэ? Эдгээр номыг чи бүгдийг нь унших дуртай юу? Сяоли,
Мэдээж би өдөр бүр ном уншдаг. Энгийн сэтгүүлч бай, алдартай романч бай, нээж уншихал юм бол энэ дэлхий дээр маш олон сонирхолтой зүйл бас маш олон өөр амьдрал байдгийг олж мэддэг. Сяолин, чи ажил ихтэй мөртлөө өдөр бүр уншиж чадна гэж бодсонгүй. Сяоли, хэрвээ 3 минутанд нэг хуудсыг уншвал хагас цагийн дотор 10 хуудас уншиж чадна. Өдөр бүр хагас цагийг зарцуулбал 1 сарын дотор 300 хуудас уншина. Бараг нэг ном гэсэн үг. Үнэхээр номонд дуртай хүн бол унших цагийг заавал олж чаддаг. Сяоли, уншихыг тогтмол хэвшмэл болговол зөвхөн мэддэгдээ зогсохгүй стрессийг багасгаж хүнийг илүү тайван хөнгөн мэдрэмжтэй болгодог. 根据调查，阅读能力好的人不但容易找到工作，而且工资也比较高。怎么才能有效提高自己的阅读能力呢？做读书笔记就是其中一种好方法。读书笔记有很多种。最简单的就是把自己喜欢或者觉得有用的词语和句子记下来。另外，在看完一篇文章或一本书之后，还可以把它的主要内容和自己的想法写下来。然而，你不能完全相信书本上的内容，要有自己的看法和判断。坚持做读书笔记，对提高阅读能力有很大帮助。 Судалгаанаас харахад унших чадвар сайтай хүмүүс зөвхөн ажил олоход амархан байгаа зогсохгүй мөн цалин ч харьцангуй өндөр байдаг. Тэгвэл өөрийн унших чадварыг хэрхэн үр дүнтэй сайжруулах вэ? Номын тэмдэглэл хөтлөх нь үүний нэг сайн арга юм. Номын тэмдэглэл олон төрөл байдаг бөгөөд хамгийн энгийн нь өөр таалагдсан эсвэл хэрэгтэй гэж бодсон үг өгүүлбэрийг тэмдэглэн бичих юм. Мөн нэг өгүүлэл эсвэл ном уншиж дуусны дараа өөрийн гол агуулга болон өөрийн бодлыг бичиж болно. Гэхдээ ном дээрх агуулгад бүрэн найдаж болохгүй. Өөрийн гэсэн үзэл бодол дүгнэлттэй байх хэрэгтэй. Номын тэмдэглэлийг тогтмол хөтлөх нь унших чадварыг сайжруулахад маш их тус болдог. 读书好，读好，书好，读书。虽然这句话只用了3个相同的汉字。 但是不同的顺序却表示了不同的意思。首先，读书好说的是读书有很多好处。其次，每个人的时间都是有限的，不可能把世界上每一本书都读完，所以要读好的书。最后，好读书就是要养成阅读的习惯，使读书真正成为自己的兴趣爱好。阅读有许多好处，它能丰富你的知识，让你找到解决问题的办法。 同时，它还会丰富你的情感，使你的生活更精彩。所以，让阅读成为你的习惯吧。Ном унших сайн ном унших дуртай байх. Хэдийгээр энэ өгүүлбэрт ижил 3 хаанц хэрэгэлсэн ч байрлал нь өөрчлөгдөхөд утга нь өөр болдог. Нэгдүгээрт ном унших сайн гэдэг нь ном унших нь маш олон ашиг тустай гэсэн утгатай. Хоёрдугаарт хүн бүрийн цаг хугацаа хязгаартай учраас дэлхий дээрх бүх номыг уншиж амжих боломжгүй. Тиймээс сайн номыг сонгож унших хэрэгтэй. Гуравдугаарт ном унших дуртай байх гэдэг нь унших дадал зуршлыг хэвшүүлж ном уншихыг жинхэнэ сонирхол болгох хэрэгтэй гэсэн үг юм. Унших нь маш олон давуу талтай. Энэ нь чиний мэдлэгийг баяжуулж асуудлыг шийдэх арга замыг олоход тусалдаг. Мөн сэтгэл хөдлөлийг чинь баяжуулж амьдралыг илүү сонирхолтой болгодог. Тиймээс ном уншихыг өөрийн зуршил болгоорой. 王经理，听说这次生意你到现在还没谈成。马经理，按我以前的经验，早应该谈成了。这次我也不知道哪儿出了问题。王经理，有句话叫“规定和经验是死的，人是活的”。当规定和经验不能解决问题时，建议你改变一下自己的态度和想法。马经理，很多时候我都习惯根据过去的经验做事，可惜经验不是全部都是对的。王经理，遇到不能解决的问题时，我们应该试着走走以前从来没走过的路，也许这样就能找到解决问题的方法了。马经理，好，我再跟同事商量商量。
希望能及时发现问题，并且准确地找到解决问题的方法。 Менежер 1 энэ удаагийн бизнесийг чи одоо хүртэл амжилттай тохиролцож чадаагүй гэж сонссоо. Менежер Ма өмнөх туршлагаар бол аль хэдийн тохиролцсон байх ёстой байсан. Энэ удаа хаана асуудал гарсныг би ч мэдэхгүй байна. Менежер 1 дүрэн ба туршлага бол хатуу. Хөдөлгөөнгүй харин хүн бол уян хатан амьд гэж нэг үг байдаг. Хэрвээ дүрэн болон туршлага асуудлыг шийдэж чадахгүй байвал өөрийн хандлага болон бодлоо өөрчлөхийг зөвлөж байна. Менежер Ма олон үед би өнгөрсөн туршлага дээр тулгуурлаж ажиллахдаа тасчихсан байдаг. Харамсалтай нь туршлага бүх зүйл дээр зөв байдгүй. Менежер 1 шийдэж чадахгүй асуудал тулгархад энэ үед өмнө нь хизээж явж байгаагүй замаар явж үзэх хэрэгтэй. Магадгүй ингэснээр асуудлыг шийдэх арга олдох байх. Менежер Ма за би дахиад хамт ажиллах стагаа ярилцъя. Асуудлыг цаг тухайд нь олж илрүүлээд зөв шийдлийг олж чадна гэж найдаж байна. 女儿，妈，您看我刚买的裤子，洗完以后颜色怎么变得这么难看呢？高老师，看来是掉颜色了。你洗的时候在水里加点盐就不会这样了。女儿放盐，盐不是用来做饭的吗？难道它还能让衣服不掉颜色？高老师，当然，有些衣服第一次洗的时候会掉颜色，其实有很多方法可以解决这个问题。在水里加勺盐再洗是最简单的方法。用盐水来洗新衣服，这样穿得再久，洗的次数再多，衣服也不容易掉颜色。女儿，我第一次听说盐有保护衣服颜色的作用。生活中还真有不少课本上无法学到的知识。高老师，实际上很多问题的答案都可以从生活中找到，但这需要你用眼睛去发现，用心去总结。 Охин, ээжээ, миний саяхан авсан өмдийг хараач угаасны дараа яагаад өнгө нь ийм муухай болчих вэ? Багш Гав харахад өнгө нь гарч асан байна. Чи угаахдаа усандаа жаахан давас хийвэл ийм зүйл болохгүй. Охин, давас хийх үү? Давас чинь хоол хийхэд хэрэгэлдэг үсттэй. Үнэхээр хувцсны өнгийг гандуулахгүй байж чадна гэж үү? Багш Гав, тийм ээ, мэдээж. Зарим хувцас анх удаа угаахдаа өнгө алддаг. Үнэн дээр энэ асуудлыг шийдэх олон арга байдаг. Усанд нэг албаг давас хийж угаах нь хамгийн энгийн арга. Шинэ хувцсыг давстай уусаар угаавал удаан өмсөж олон удаа угаасан ч өнгө нь амархан алдахгүй. Охин, давас хувцсны өнгийг хамгаалдаг гэж би анх удаа сонсож байна. Амьдралд үнэхээр номноос сурч болтгүй олон зүйл байдаг юм байна. Багш Гав, үндэ олон асуудлын хариултыг амьдралаас олж болдог. Гэхдээ үүний тулд нүдэрээ ажиглаад сэтгэлээрээ дүгнэж сурах хэрэгтэй. 高老师，王教授，今天听完您的这节课，我终于明白为什么您的课那么受学生欢迎了。王教授，谢谢。您能详细谈谈对我的课的看法吗？高老师，我发现您对学生特别了解，而且总是能用最简单的方法把复杂的问题解释清楚，让每个学生都能听懂。这一点真是值得我们好好学习。王教授，哪里，这只是因为我对每个学生的能力水平比较了解。高老师，那您认为对于老师来说，什么是最难做到的？王教授，世界上没有完全相同的叶子，同样的，世界上也没有完全一样的人，所以在教育学生时，要根据学生的特点选择不同的方法。我想这应该是最不容易做到的。 Багш Гав, Ван профессор, өнөөдөр таны энэ хичээлийг сонсоод яагаад таны хичээл оюутнуудад тийм их таалагддгийг би эцэст нь ойлголоо. Профессор Ван, баярлалаа. Та миний хичээлийн талаар илүү дэлгэрэнгүй санал бодлоо хэлж өгч болох уу? Багш Гав, би таныг оюутнуудаа маш сайн ойлгодог гэж анзаарлаа. Мөн та үргэлж хамгийн энгийн аргаар төвөгтэй асуудлыг маш ойлгомжтой тайлбарлаж оюутан бүрт ойлгомжтой болгодог. Энэ нь бидэнд үнэхээр суралцах соёлтой зүйл байна. Профессор Ван,
юу гэжтэй. Энэ нь зүгээр л би оюутан бүрийн чадварын төвшинг нэлээд сайн мэддэгтэй холбоотой. Багш Гав, тэгвэл таны бодлоор багш хүнд хамгийн хэцүү зүйл юу вэ? Профессор Ван, дэлхий дээр яг адилхан навч гэж байдгүй. Үүнтэй адил яг адилхан хүн гэж ч байхгүй. Тиймээс сурагчдыг сургахдаа тэдний онцлогт тааруулан өөр арга барил сонгох хэрэгтэй. Миний бодлоор энэ л хамгийн хэцүү зүйл.人人都会使用语言，但是怎么用语言把话说好，却是一门艺术。看一个人怎么说话，往往可以比较准确地判断出他是一个什么样的人。有的人心里怎么想，嘴上就怎么说，即使是别人的缺点，他也会直接说出来。这样的人虽然很诚实，但是可能会引起别人的误会。有的人虽然也看到了别人的缺点，但却不会直接指出来，而是通过别的方法来提醒，让他认识到自己的缺点。这样的人会让人觉得更友好。 Хүн бүр хэл яриа ашиглаж чаддаг. Гэхдээ үнийг хэрхэн зөв сайхан илэрхийлэх вэ гэдэг нь өөрөө нэг төрлийн урлаг юм. Хүн хэрхэн ярьж байгааг хараад тэр хүн ямар хүн бэ гэдгийг нэлээд зөв тодорхойлж болдог. Зарим хүмүүс юу бодож байгаагаа шууд хэлдэг. Бүр бусдын дутагдлыг ч ил тод хэлчихдэг. Ийм хүмүүс үнэнч байдаг ч заримдаа бусдад буруу ойлголт төрүүлж магадгүй. Харин зарим хүмүүс бусдын дутагдлыг олж харсан ч шууд хэлдэггүй. Өөр арга замаар сануулж тухайн хүнд өөрийнх нь алдааг ойлгуулахыг хичээдэг. Ийм хүмүүсийг хүмүүс илүү найрсаг илдэг гэж үздэг. 无论做什么事情，都要注意方法。学习尤其是这样，使用正确的方法，我们做起事来能事半功倍。也就是说，能节约时间，用较少的力气取得更好的效果。相反，如果方法不对，可能花5倍甚至10倍的时间都不能完成任务，结果变成了事倍功半。有一点需要提醒大家，别人的方法也许很有效，但并不一定适合自己。因此，我们应该在听取别人意见的同时，仔细考虑一下，再根据不同的情况选择不同的方法，这样才能达到最好的效果。 Ямар ч зүйлийг хийхдээ арга барилд анхаарах хэрэгтэй. Ялангуяа суралцахад бүрч илүү чухал. Зөв арга барил хэрэглэвэл бид ажлыг бага хүчээр их үр дүн гаргах боломжтой. Өөрөөр хэлбэл цаг хэмнэж бага хүч зарцуулан илүү сайн үр дүнд хүрч чадна. Харин эсвэргээрээ арга нь буруу байвал 5 бүр 10 дахин их цаг зарцуулсан ч ажлаа дуусгаж чадахгүй байх магадлалтай. Ингэснээр их хөдөлмөрлсөн ч үр дүн багатай болдог. Нэг зүйлийг сануулхад бусдын арга заримдаа маш үр дүнтэй байж болох ч заавал өөрт чинь тохирно гэсэн үг биш. Тиймээс бид бусдын зөвлөгөөг сонсохын зэрэгцээ сайтар бодож нөхцөл байдалтай тохируулан өөр арга сонгох хэрэгтэй. Ингэснээр л хамгийн сайн үр дүнд хүрч чадна.